хүний эрхийн үндэсний комиссийн хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн ахлах мэргэжилтэн замлин ирсэн байна да. Хүмүүс маань ирж бид хоёртой ярилцах болно. За ингээд зочингаа студид ирж байна. За. Өнөөдөр зочинтойгоо маш сонирхолтой сэдвийн талаар. Сайн байна өглөөний минь. За голдоо суугаад чивчээ зүгээд. Микрофоно яг өөртөө гоё тааруулаад ойртолчрээ. Заримдаас за болсон багш хүн те. Тэг болц. Яг гэж яах ойртолч. Микэ гоё ойртолч өөртөө тааруулаад сандалтайгаа ойрчихгүй дөө. Тэг. Окей. Болж байна те. Өөртөө гоё тухтай. За гоё болж. За өглөөний минь. Өдрийн өдрийн мэд юм шүү те. За тэгээд өглөөг ер нь яаж эхлүүлж байна? Яаж байна? Ийж байна. Ер нь бол копитэй ухтаал эхэлж байна да. Өглөөний алхалт копи. Тэгээд ер нь бол яхаргуу тэгээ бас Улаанбаатар кофег бас амсуу сая амссан. Амслаа. Үндэ таарамгүй л амттай юм. Тийм байгаас тээ. Би яг хэлээд байгаа шүү дээ. Тэгээ манайхан гэхдээ энэ бол сурчлага биш, сурчлага гэхгүй дээ. Үнэхээр амттай байгаа. За тэгээд юун төрөнд бас та өөрийгөө танилцуулаад тэгээд гоё ярианда бүгдээр орё те. Намайг Замлан гэдэг хүний эрхийн үндэсний комиссийн хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн ахлах мэргэжилтэн. Тэгээд би болохоор технологи хувийн мэдээлэл гэдэг чиглэлээр ажилладаг. Технологи дээр хамгийн түрүүнд ярих асуудал бол хувийн мэдээлэл байдаг. Би яг тэрнгөөр дагнан ажилладаг хүн байгаа юм. Тий. Тэр өчигдөр хилцүүлэг болсон шүү дээ тий. Яг технологи олон нийтийн хяналтын тайлангийн талаарх. Энэ дээр яг юу болсон бэ? Эний талаар ярих. За манайхаас нэг юм хүний эрх ба цахим технологи гэсэн нэртэй олон нийтийн шалгалтыг public inquiry гэж байгаа юм. Тэр нь болохоор нэг 2-3 жилийн хугацаанд хийсэн манай бүр ингээ ажил 11 салбарын 40 гаруй асуудлын хүрээнд ингээд маш өргөн асуудлын хүрээнд ингээд дүгнэлт хийсэн. Тэрнийхээ тайлан өчигдөр тавьсан байгаа юм. Би тэд бараг хэдэн нэг сар шүнжин ойргоо явсны үр дүнд юм гаргаад нэг ажлынхаа үр дүнд тавьсан. Үнэхээр тийм том ажил болсон байгаа. Тийм тэр ажил нь болохоор яг ямар зорилготой байсан бэх юм бол одоо нөгөө цахим технологийн хөгжил маш их хэрэгжимжиж байгаа. Одоо хамгийн төчөө бол хиймэл оюун байгаа. Тэнтэйгээр улбаатайгаар ингээд тэр асуудлууд тэгжиж тусам хүний эрхийн асуудал яах юм бэ? Тэр нөгөө хиймэл оюун чи яг хүний ямар эрхийг зөрчих юм бэ гэдэг асуудлууд байгаа байхгүй. Маш энгийнээр тодорхойлох юм бол. За мэдээж нэг улс орны нөгөө цахим бодлогын хөгжилтэй тэр тодорхойлтыг хүний эрхийн үндэсний комисс ягаад энэ ажлыг хийгээд байна гэх юм бол хуулийн дагуу болохоор хүний эрхийн комиссд одоо хүний хувийн мэдээлэл хамгаалах хууль гэж батлагдсан 21 онд 22 оноос хэрэгжиж байгаа. Тэр хуулийн дагуу чиг үүрэг батсан. Тэр чиг үүргийг хэрэгжүүлэхийн өрөөнд бас хүний эрхийн комисс олон нийтийн шалгалт хийсэн баг. Ер нь бол тэгээд энэ талаар энэ сүүлийн 2-3 жилийн ажиллаа тайлбарласан том ажилласан. Би бүр энэ бас хараагүй өнцөг байсан байна. Сая бас яг хэлсэн өнцгөөс нь хэлэхэд одоо хиймэл оюун ухаан хүний аль эрхийг зөрчиж байгаа юм бэ те. Энэ талаар би өөрөө бол потоог юм бэ. Хиймэл оюун ухаан хөгжөөд би ажиллая гэдэг нэг гэж бодож. Тэгээ эндээс бас ярихад яг ямар эрхүүдийг зөрчих боломжтой байна те. Тэр талаас нь бас бид нар за мэдээж хамгийн түрүүнд мэдээж хиймэл оюуны гарсан шийдвэр байгаа шүү дээ. Тэр шийдвэрд итгэх үгүй юу гэдгээс улбаалаад ялгарлан гадархалт хүртэх боломжтой. Тэгээ мэдээж тэр шийдвэрэн дээр хүн дүн шинжилгээ яаж байгаа шүү дээ. Юун дээр шийдвэр гарч байгаа юм бол хувийн мэдээлэл байгаа. Таны хувийн мэдээллийг ашиглаад хиймэл оюун шийдвэр гаргаад байна. Таны одоо ирэхэд талдаад байна уу? Маш энгийнээр хувийн мэдээлэл хамгаалуулах хэрэг хамгийн өргөр юм бол. За мэдээж болбоолаа ялгарлан гадуурхад орчин тэгэл тэрнээс уушаалаад нөгөө амь нас хүртэл тий амьд явах хэрэг хүртэл ингээ хөндөдөх байхгүй. Одоо ялангуяа нөгөө амин оролтын төвш их байгаа тий юун дээр бол балаад байна. Стэнфордын нэг тийм судалгаа байсан хиймэл оюун ухааны одоо ChatGPT шийдвэр гаргахдаа хүнд өөрт нь тааруулж гаргаад байна гэдэг тийм судалгаа гарсан байсан. Юу нь бол тэгэхээр өөрийнх нь дуртай одоо буруу зүйлийг зөв юм шиг өөрт нь ойлгуулад байгаа байхгүй. Тэр чинь өөрөө маш том асуудал байна. Хиймэл оюун бол манай тайлангийн зүгээр нэг кейс л байгаа. За. Тэгэхээр бидэрт ярих юм бол үнэхээр их байгаа юм биш үү? Маш өрнөс сэдвэр юм яриацгаахаа. Тэгвэл цахим технологийн хүний эрхийг хамгаалах талдаа ажиллаж байна эсвэл хүний эрхийг зөрчих талдаа илүү ажиллаж байна уу? За ер нь юу байгаа яг хоо Монгол улсад одоо эргэцэн зохицуулалт бол ер нь ихэд гарч эхэлж байгаа одоо хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль юм тий. Тэгэнгүүт Монгол улс яг ерөнхий дүгнэлт бол тайлангийн дүгнэлт бол Монгол улс бэлэн биш байна л гэдэг шууд гадарсан. Ер нь энгийнээр хэлэх юм бол тэгээ цаашаа яваад ингээл хараад байх юм бол яг юуг зохицуулчуд бидэд болох юм бэ? Тэгэнгүүт одоо хиймэл оюун ингээл яг технологи ярангуут одоо технологи ярьж байгаа байхгүй. Та зохицуулах гаргаад бидний хөгжлийг боомлчих юм биш үү? Бид дэлхийн нийтийн хөгжлөө цоцорчих юм биш үү гэж ярьдаг. Тэгэнгүүт анханасаа хүний эрхээ ингэж хангаж технологи боловсруулахгүй хөгжүүлэхгүй бол дараа нөгөөт ч асуудал үүснэ шүү дээ. Одоо бид нарт нэг юм гоё өөрөө байгаа шүү дээ. Технологи гэдэг бол хүний эрхтэй цуглах хэрэгтэй ер нь бол тийм хөгжил хамт авах хэрэгтэй тийм. Тэгэхгүй дараа нэг юм гоё юм бүтээгээ гараад ирдэг. Тэгээд асуудлууд нь ингээл холбоолол гараад ирж шүү дээ. Тийм.
Одоо эндээс бас нөгөө Монгол улсад бас ер нь хүний эрэхэд бол суурилсан цахим бодлого хэрэгжүүлэхэд хамгийн том сорилт нь одоо юу вэ гэж. За энэ бол мэдээж юугаа. Би бол шууд өөрийнхөө чиглэл рүү орё гэж бодож байна. Би аим олон газар сургалт орж үзсэн. Одоо хөмсөд ажиллаад 2 жил болж нэг энэ чиглэлээр. Тэнгүүт сургалт оронгуудыг хамгийн түрүүнд юу асуудал ягддаг гэх юм бол иргэдийг хувь мэдээлэл хамгаалах ойлголт юм байдаг байхгүй. Одоо барууны орнууд юм уу, Европын орнууд харахаар нэг хувь мэдээлэл хүмүүс нарих юм бол бүр ингээд амар хүлээж авдаг болгоомжтой. Чи миний мэдээллийг яагаад ашиглах гэдэг бэ гэж асуудаг. Тэгвэл Монгол хүмүүс харангуй зөв мэдээлэл өгчдөг байхгүй. Тэг. Гэрээ байгуулахдаа чи харахчгүй чагт дараал тий. Тэнгүүд тэрнээс олболоод яг ямар эрсдлүүд үүсч байна гэдээ харах юм бол одоо банк ус байгуулахаас таны мэдээллийг ашиглаад цахимаар зээл авчиж байгаа байхгүй. Бир очихгүйгээр. Одоо тийм кейс гарцсан байгаа. Тийм сонссоо. За тэгээд хамгийн түрүүнд яг түрүүний асуултанд хариулъя. Хамгийн түрүүнд миний хувьд бодоход бол юугаа хүний эрхийг хамгаал тэнгүүд одоо нэг ерөнхий зохицуултын маш юм одоо уйлдаатай зохицуулах хэрэгтэй байгаа да. Энэ чинь ганц салбарын асуудал биш байгаа даа учраас. Ганцхан салбарын асуудал биш. Цогцоор нь авч ирээд үнэлэх хэрэгтэй. Тэгэхгүй одоо жишээл олон нийтийн сүлжээ ч юм уу те нэг салбарыг ингээ бариад эсвэл нэг эрүүл мэндийн тийм үү те тэгж болохгүй зөвхөн бүх ерөнхий үрийг нь томлох хэрэгтэй. Тэгэхгүй одоо ингээл нэг салбарын зохицуулалт нөгөөдийг хайдах юм бол энэ бол хөгжил биш болчиход байгаа байхгүй. Эрсдэл үүснэ нүгэл та. Тэгж л. Ер нь ялчгүй хүний эрх гэдэг зүйл чинь монголчууд маань яг хаа тодорхой хэмжээнд арай нэг ойлголт багтай байгаа тий. Аха. Тийм тэрнээс гадна ер нь хүний хүүхний нэг нууц тий хүүхний мэдээлэл гэдэг зүйл ч одоо хүнийг ашиглахад хамгийн өндөр эрсдэлтэй зөв энгийн байдлаар хүний зүйлийг ашиглахад маш өндөр боломжтой зүйл байгаа даа болохоор ер нь иймэрхүү талаар энэ одоо илүү өргөжүүлж ажиллаад цаашаа судлаад илүү мэдээллийг иргэдэд хүргээ явж байгаа л гэж ойлгох нь шүү дээ тий. Ахаа гэж ойлгож байна. Тэгээд нөгөө юугаа хүн бол өгдөл биш мэдээлэл эзэн шүү гэдэг. Ер нь дата биш тий. Тэ дата биш. Одоо өөрийнхөө мэдээлэл эзэн шүү. Мэдээлэл бол таны өмч шүү. Нэрлэх юм бол та тэр гоё үнэтэй зүйлээ хамгаалаач. Одоо бол газрын тосноос ч үнэтэй байгаа шүү тэр зүйл чинь гэдэг. Тэгвэл иргэд маань ер нь өөрийнхөө хувийн мэдээллийг хэрхэн хаана ашиглагдаж яаж явж байгааг нь хянах боломж байгаа юу? Тэ хувь мэдээлэл хамгаалах тухай хуулиар бол танд баг 21 төрлийн эрхийг ингээ заасан мэдээлэлтэй холбоотойгоор мэдээлэл эзний эрх гэдэг. Тэнгүүд тэрхүү эрхийг хэрэгжүүлэхэд одоо нөгөө таны эрхийг зөрчсөн этгээд тооцох санкц нь өөрөө асуудалтай байгаа хуулинд. Одоо тэр бол маш том асуудал нөгөө судалгаагаа тодорхойлж харсан. Тэнгүүд энэ дээр ягаад асуудал гэж үзээд байгаа юм бол та гой юм хэрэгтэй. Би мэдээлэл хүнд ашиглуулах хэрэгтэй вэ? Миний мэдээллийг хэн ашиглаж яана гэдгийг та мэдэх хэрэгтэй байхгүй юу? Тэнгүүд тэрийг мэдүүлэхгүй одоо нөгөө байгууллагууд, төрийн байгууллагууд те танаас зүгээр ингээд авах хэрэгтэй юм шиг авдаг. Тэг. Ахаа. Хүмүүс тэгээд асуудгүй гэдэг байхгүй. Одоо жишээл хувийн байгууллагт бол тандас одоо гэрээ байгуулах юм хөдөлмөрийн хэлцүүлс тохиолдол таны мэдээллийг ашиглах хэрэг байхгүй. Мэдээллийн эзний зөвшөөрлөөр ашиглах хэрэгтэй байдаг. Гэтэл одоо зүгээр авах хэрэгтэй юм шиг манай үйлчлэгийг авахд те та мэдээлэл өг гээл шууд тэгдэж штэ те. Энэ одоо ингээд сая яг хувийн мэдээллийн тал дээр ярихад бол хэрхэн одоо энийг хамгаалж байна. Одоо юу гэдэг одоо саяны нэг 2-3 жилийн турш одоо бид нар дээр ер нь яг эцсийн үр дүнд бид ер нь ямар үр дүнд төрж байна те. За тэгтээ яагаад нэг жоохон би бас нэг байгууллагын явуул яах гэдэг шүү. Тэгтээ нэг яагаад хүний эрхийн байгууллага өөрөөр хэлэх юм бол нэг хараат тус хяналтын механизмыг хэрэгжүүлдэг байгууллага. Өөрөөр хэлэх юм бол нөгөө шууд хариуцлага хүлээдэг байгууллага биш байхгүй юу? Тэгэхэд одоо нөгөө хувийн мэдээлэл хамгаалах чиглэлийг манайх одоо мэдээлэл хамгаалах чиглэлийн байгууллагын чиглэлээр гүйцэтгэж байгаа. Тэр нь өөрөөр хэлэх юм бол жоохон учир дутагдaltaй байгаа да. Яг шууд хууль зөрчсөн хариуцлага тооцох боломжгүй байгаа да. Бид нар одоо хүний эрхийн үндэсний комиссийн зөвлөмж шаардлагыг байгууллагад хүргүүлж байгаа. Гэхдээ тэр нь болохоор шууд заавал хэрэгжих боломжтой ч гэсэн одоо шууд санкц төгдөг, торгодог, хариуцлага тооцдог. Тэнгүүд нөгөө гадаадын зохицуулах юм уу, Европын холбооны зохицуулалтыг харах юм бол шууд 20 сая евроор ч юм уу. Ашигийнх нь 2% ч юм уу те шууд торгодог байхгүй юу? Хүмүүс өөр ингээд олон улсын байгууллагууд айдаг байхгүй. Одоо жишээл нөгөө Facebook тий торгуулсан байгаа. Тий торгуулсан. Тий Viber ч байгаа бас том жишээ зөндөө. Тэгэхэд манай дээр тэр нь байхгүй. Энэ хизээ байдаг вэ? Тийм үргэлжлүүлээ тий. Одоо энэ чинээс асуухад бол ер нь иргэдийн итгэлцлийг бол одоо нэмэгдүүлэхийн тулд одоо ер нь төр тэ хувьшил одоо юун дээр нь хамгийн их анхаарах хэрэгтэй байна гэж байна. Хамтран ажиллах хүрээнд л байх хэрэгтэй гэж бодож байна. Одоо жишээлбэл яг хувийн байгууллагатай хамтран ажиллахад бол манайх бол жоохон төвөгтэй байдаг. Манайх өөрөөр хэлэх юм бол төрийн байгууллага чиглэсэн хяналтууд гэдэг. Ер нь төрийн байгууллагт нэг хүний эрх төрийн байгууллага үйл ажиллагаа хэрэгтэй хүний эрхийг зөрчиж гэнэ гэдэг дээр хяналтын хараат бусаар механизм тавьдаг. Гэтэл нэг хувийн байгууллага руу тавих гэхээр нэг бид санкц авахгүй ш нь торгох те албатай хэмжээ байхгүй. Тэгвэл манай амиг шийдвэрлэхгүй одоо хянам хэрэгжүүлэхгүй байхад бид нар нэг
чадахгүй байдал юм гацаанд орчод байгаа. Маш удаан хугацаанд гэдэг тийм. Энэ бол асуудалтай. Гэхдээ энэ гурыг одоо нэг уялдаа одоо хүн бүхэн л ярьдаг байх ингээд. Энэ гурыг одоо яах вэ? Монгол улсын өрөөнд тавих вэ? Яаж хөгжлөө сайжруулах вэ те? Тэр жоох асуудалтай л. Гэхдээ миний хувьд л ихэд хамтран ажиллагаа л хамгийн чухал гэж бодож байна. Энэ өстө айгүй том хүндсэн сэдв ба шүү дээ. Байдаггүй гэдэг нь өөрөө айгүй том асуудал шүү дээ. Ялчгүй бас үнэхээр ингээд хэрэгжүүлээгээд зарим газар дээр очихоор зарим газрууд нь одоо хүлээн зөвшөөрдгөө ч юм уу те. Яг тийм өөрсдөө хувийн. Гэхдээ эн чинь бидний өөрсдийн одоо гэрээний асуудал ч та нарыгаа оролцоод байгаа гэдэг ч юм уу. Тиймэрхүү юмнууд амирх орж ирдэг бах тий. Ер нь тийм. Яг уу гэхдээ яг уу одоо AI-тай холбоотойгоор ч юм уу олон газрууд зөвлөж өгсөн. Яг уу нээлттэй ажилладаг газрууд байгаа. Зарим нь болохоор нэм чирэгдэл үүсрүүлдэг байхгүй ингээд. Одоо жоох ингээд одоо хүндий ханддаг. Манайх одоо бол уг нь зөвлөн туслах бүрийг хэрэгжүүлэх гээд байгаа байхгүй тий хамтарч ажиллаж тий. Тэгэхэд одоо танаад үзүүлж яадаг юм бэ? Тиймэрхүү хандлагууд харагдах тохиолдлууд байгаа. Гэхдээ тийм байх юм бол бид нар бүх шатны байгууллага одоо нөгөө өөр газар одоо нөгөө газар ч мэдээ зөвшөөрөл авч ажиллаж байгаа шүү дээ. Тэр зөвшөөрлөлтөнд туслуулах ч юм уу тийм арга хэмжээ ингээд үзэж байгаа янз бүрээр л холдсож байгаа. Гэтэ яг хөө ингээд гол нь тэгж орлох хугацаа ороод байгаа байхгүй. Нөгөө эрхэн зөрчигдсөн хүн байгаа л байгаа. Тэр процесс явж байгаа хооронд хүмүүсийн эрхэн зөрчигдөөд эсвэл зөрчигдсөн хүн одоо ямар нэгэн шийдэл гарахыг хүлээгээл цаг хугацаагаа хүлээгээл ингээд цаг хугацаа ороод яваад байгаа гэсэн утгатай. Дахиад охирол. Би эндээс бас нэг асуухад одоо нэг бас үзэгч нар маань ч гэсэн бас мэдэхгүй байж магадгүй юм байна гэж би бас бодлоо л тоо. Тэр хүний эрхийн үндэсний комисс ер нь яг ямар чиг үүрэгтэй яг ингээд ажилтдаг, яг иргэдтэй болон төрөлтэй болон тэ хувийн хвшилтээр нь яг ямар хуу байдлаар ажилтдаг. Тэр талаас нас бидэртэй болцол. За хүний эрхийн үндэсний комисс бол ер нь хүний эрхтэй бүх талаар ажилладаг. Гэхдээ шууд хэрэгжүүлдэг байгууллага биш. Бид хэрэгжиж гин үү гэдэг дээр хяналт тавьдаг байгууллага байгаа. Ер нь бол хэрэгжүүлэх нь бол мэдээж төрбайн байгууллага шүү дээ. Тийм. Одоо засгийн газар юм уу те. Бид нар бол засгийн газрын үйл ажиллагаанд хүний эрхийг одоо зөрчиж гин үгүй юу гэдэг дээр хяналт тавьдаг байгууллага байна. Тэгэхээр шууд одоо иргэний эрхийг аваад энийг хэрэгжүүлэх гэдэг бодисоор бол биш. Хөндлөнгийн хараа тус байгууллага гэж хэлж болно. Тэгээд маш олон чигүүрхтэй одоо комиссийн хуулийг харах юм бол ингээл сурчлагаас ахуулаад тийм маш олон чиглэлүүд байгаа. Хянснаар цаашаагаа болохоор төр болон бусад байгууллагуудтайгаа хамтран энийг дээр хяналт тамаар байна. Одоо юу одоо тий жилд нэг удаа хүний эрхийн илтгэл гэдэг гардаг. Монгол улс дахь хүний эрх хөгжлөний байдлын илтгэл гардаг жил болгон. Тэрийг болохоор хаашаа өргөлдөг гэх юм бол усын хурлаар өргөлдөг байгаа юм. Усын хурл хууль тогтоогчлол өргөлдөг. Энэ хууль энэ дээр асуудал байна. Энийг хуулиар гаргах шийдвэл гэдэг тийм саналын юмтэй тайлан хөргөлдөг байна. Жил болгон хүний эрхийн төлөв байдал гэдэг. Таад харах юм бол уг нь хүний эрхийн талаар их юу байгаа. Нилээн дэлгэнгүй маш өргөн асуудал. Энэ жилийн одоо топ сэдвүүд хэд вэ гэх юм бол бүлэг болохоор энэ жил болохоор одоо 6 бүлэгтэй 70 гаруй саналыг бол хөргүүлсэн л байна. Маш том ажил. Бас олдрог жил. 6 бүлэг нь яг ямар бүлгүүд байгаа вэ? За би эхнээс нь дурдвал. За эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахд ирэхэд нэгдүгээр бүлэг. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахд харах асуудал ч юм уу тий хэрэгжил гэдэг үнэлгээ нэгдүгээр бүлэг. Хоёр дахь бүлэг нь болохоор хүний эрх хамгаалагч эрхийг хамгаалахад ийм асуудал байна. Гурав дахь бүлэг нь болохоор юугаа олон нийтийн эрхийн төлөв байдал ингээд маш олон зүйлүүд байгаа. Яг би деталь сандгүй. Ойлгож байна. Тэгээ одоо бүгд бас яг саяхан болсон те нөгөө цахим технологи хүний эрхтэй хэрхэн холбогдож байгаа талаар бас хүний хувийн мэдээлэл хамгаалах хуулийн хэрэгжилтийн талаар ер нь дэлгэрэнгүй бас нэлээд ярилцъя гэж бодож байна. Тэгээд тэдгээрээс яг онцлог гарч ирсэн одоо те одоо биднэрт одоо бараг жишээ ч гэх юм уу те онцлог бүр ийм кейстэй ч гэдэг юм уу тийм зүйлээс байгаа бол бидэнтэй хуваалцаач нуулгүй. За одоо хамгийн энгийн жишээ байж магадгүй хэвлэл мэдээллийн үетэй холбоотой байж магадгүй. Одоо нэг хүний зургийг зөвшөөрлөгөө зүгээр арга хэмжээд орсон зургийг аваад идэв шүү дээ. Тэр чинь бол болохгүй байхгүй юу? Энэ бол маш тийм бас хөрхөө зөрчил байгаа даа. Уг нь бол өмнө хэлэх ёстой заавал ер нь зөвшөөрөл авах ёстой. Зөвшөөрөл авах ёстой. Мэдээллийг авч иж таны мэдээллийг ашиглаж болох гэж хэлж иж ашиглахгүйгээр ингээд шууд авчиж байгаа ч өөрөө их юм бол холбож болчихж байгаа. Яг хуу хуулийн дээр нэг юм гоё зорилгууд байгаа. Ийм юм хүрээнд ашиглана гэдэг. Тэгвэл зөвшөөрөл авахгүй харилцаан дотор гэдэг чинь нэг юм хувийн мэдээлэл л байдаг байхгүй. Одоо жишээлбэл та постлохдоо нэг алтан тушаалыг бичиж болно. Тэр бол хөөе нэрийг бичиж болно. Харин зураг нь бол өөр тэр бол биометрик мэдээлэл гэдэг утгаараа эмзэг мэдээлэл очиж байгаа. Тэгэхээр эмзэг мэдээлэл гэдэг чинь дахиад хяналт авах хэрэгтэй. Яг хууль ярих юм бол одоо 3 мэдээллийн төрөл байгаа даа. Хувийн мэдээлэл, эмзэг мэдээлэл, хувийн нууц гэдэг. Тэр 3 дотортой холбоотойгоор ингээд 3 мэдээллийн өөрөөр зохицуулт байдаг. Хувийн мэдээллийг хамгаалт нь арай сул байдаг. Хувийн эмзэг мэдээлэл болон хувийн нууц нь маш илүү хамгаалтай байх хэрэгтэй. Тэр мэдээлэл бол алдагдсанараа та шууд ялгарлан гадуурхад өртөх юм уу эсвэл тань нэр хүнд таалтах боломж үүсэж байна. Одоо жишээл эрүүл мэндийн мэдээлэл болж болно тийм. Одоо ялангуяа улс төрийн зөвлөлөөр нөгөө
өнгөрсөн жилүүлээ тэний өнгөрсөн жилүүлээ нэг гишүүний нэг эрүүл мэндийн юм задраад те шууд тий. ийм маш энгийн жишээ гэж болно. Тэгээд цаашаа бас ингээд ажил хөдөлмөрийн харилцаа руу орё. Камер гэж болно нөгөө технологи гэж байгаа. Камерыг одоо жишээлбэл ажилчны өрөөнд шууд тавьж болохгүй. Тэгэх юм бол нөгөө хүний ирэхэд талтж байгаа илэр болно. Коридор юм уу эсвэл олон нийтийн хэсгүүтээр нь тавьж болно. Тэр бол асуудалгүй. Агуулгын төрөнгө болгож байгаа учраас. Тэгэхээс бол ажилтныг хянах зорилгоор бол камерыг тавьж болохгүй. Цагийг бүртгэхтэй тэр бол өөр зуршилахгүй. Одоо ер нь албан байгууллага бас сургуулиуд байдаг шүү дээ. Тэн дээр одоо энэ ихэнх сургуулиуд ер нь газрууд камертай болсон тий. Интернетийн коридор, анги танхим. Тэгээд тэр дотроо одоо ингээд зарим сургуулиудад нөгөө хувцсалх хөрөө гэж байдаг. Тий. Хувцсалх хөрөнд би ингээд заримдаа энэ тийм тоглолт хийгээд би жүжигчин байхгүй юу? Би энэ тоглолт хийгээ хувцсалх хөрөнд оронгууд зарим газруудад хувцсалхын өрөөнд нь хүртэл камер байж байдаг. Энэ болохоор яг ямар юунд орох вэ? Энэ бол шууд зөрчил болно. Хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу шууд зөрчил болно. Эрүүг болон дээр бүр заасан ч байгаа. Юу яг хүний халтшруулалтад барахад халтцах байршил гэдээ байгаа байхгүй юу? Хуулиар тодорхойлсон тэр байршлын нэг бол хувцсалх хөрөө 0 бас барна. Тэгээ бас нийтийн бас одоо байдаг шүү дээ нөгөө караканы өрөө байдаг шүү дээ. Тэр хүртэл бас орж байгаа. Маш олон байршлууд байгаа. Та энийг болохоор яаж болно нөгөө цагдаад юм уусвал манад мэддэгдээд тэр камерыг авахулж болно. Цаашаа ингээд тэр байгууллагт одоо ингээд ийм байна гэдээ хэлээд явах юм бол албан байгууллагын газрууд нь хүсэлтээ гаргаад тэрийг авч болно. Тэгээ бас эндээс нөгөө хуулийн хэрэгжилтээр эндээс тод шаргаж байгаа. Манай хилцс бол 5 хүнтэй байдаг. Гэхдээ манай хууль болохоор Монгол улсын хэмжээнд үйлчилдэг. 5 хүнгийн хуулийг үйлчлэх гэдэг ажиллаж байгаа. Тэгэхээр таад бас удах хэрэгтэй. Маш олон өргөн өрөө тарилцаагаа ер нь бол жиг ачаал бас өндөртэй салбар шүү дээ. Тэгээ одоо энэ сая бид нар нэг ярийн дундуур ч гэсэн ер нь ярьсан дөө тэгээ нэг ялварлан гадуурхалт. За эдгээр одоо хиймэл оюун ухаан одоо шийдвэр гаргалтанд оролцох үед одоо ялварлан гадуурхалт үүсэж байна. Тэгээд энэ эрсдлийг ер нь хэрхэн бууруулах вэ? Одоо бид нар ер нь бол эрсдлийн талаар л ер нь ярьлаа юм байна. Бид энийг бууруулах болон яаж өөрийгөө хамгаалах вэ? Ядч л одоо хувь хүн би өөрийгөө яаж нэгэд хамгаалах хэрэгтэй байна те. Яг энийг хүний эрхийн үндэсний комиссийн хүнээс бол яхах сонсох хэрэгтэй байна. Би 4 сард нэг тийм Индонезиа яваад ЭЭ-тэй холбоотой нэг сургууль болсон 3 өдрийн бүтэн сургууль. Тэрэн дээр ярьж байгаа санаа нь болохоор ЭЭ засаглал химэл оюуныг одоо нэвтрүүлэх юм уу хамгийн гол зүйл нь юу вэ гэх юм бол хүний хяналт тодорхойлж илээ. Тэнд бол хүмүүний лүп гэдэг хүний хяналт бол хамгийн гол зүйл нь тодорхойлж илээ. Хүний хяналтыг бий болгосон одоо нэг зарчмууд байгаа байхгүй химэл оюуны нэвтрүүлэхдээ ил тод байдлын зарчим, хариуцлагын зарчим гэл маш гоё зарчмууд байгаа. Тэр зарчмуудыг тусгаад эсвэл хуулинд оруулах хэрэгтэй. Одоо Монгол улс бол стратегич бодлого байгаа шүү дээ. Үндэсний стратегич бодлого байгаа улс. Тэгмэд Солонгосын жишээ ч юм уу, Европ ялгааны жишээг ингээ харах юм бол стратегийн зарчмууд байгаа. Одоо хууль ингээд бүх харилцаа зохицуулах боломжгүй шүү дээ. Тэгмэд нөхөх харилцаанд зарчим байдаг байхгүй. Зарчмуудаар ашиглаад энэ зарчмыг зөрчсөн байна. Энд дээр та болохгүй шүү гэж хэлнэ. Шууд одоо ер нь бол гэхдээ хуулийг ингээ хүчилж болохгүй. Гэхдээ ингээ заавал хөнгөн байдлаар заавал ойлгох хэрэгтэй байдаг байхгүй. Ялангуяа хүн байгуулгач бас хэцүү шүү дээ. Ингээд гоё Монгол улсын ингээ авч явж байна тий. Тэгж яхад нь ингээд шууд ингээд хуулиар зохицуулаад ингээд та болохгүй гэж тийж болохгүй шүү дээ. Хамгийн түрүүнд болохгүй үнийг хэлэх хэрэгтэй байхгүй. Тэгснийхаа дараа хариуцлага ярих хэрэгтэй. Миний хувьд бол тийм л бодолтой байдаг. Би бас нөгөө үргэлжлүүлээд бас нэг асуудаг юм л бас өөрсдөө хамгаалах дээр ер нь яг яаж хамгаалах хэрэгтэй байна. Одоо бидний бас нөгөө нийтлэг бас гаргаад байгаа алдаа нь сая бас дурдсан шүү дээ. Нөгөө бид нар хамаагүй ерөөсөө хяндаг уу, араас өгчдөг өөрхөн мэдээлэл өгчдөг. Нөгөө дүлэн ч гэсэн авах хэрэгтэй юм шиг авчдаг гэх мэтлээ. Тэгээ яг эндээс ер нь яг хувь хүн ингээд юуг ингэж бас нэг хумсралахгүй яваад байна. Тэрийг бас нэг өөр жишээнүүд ч гэдэг юм уу. Эсвэл ямар нэгэн байдлаар өөр нь бас бид нар мэддгүү ч юм уу хамгаалах аргууд бас байдгүй тий. Тийм. За яг GB дээр бол уг нь бол GB-г ашиглахад хувийн мэдээлэл битгий өгөөч гэдэг хамгийн ерөнхий зарчим байгаа даа. GB одоо ингээд хүмүүс temporary-дээр тавьсан ч гэсэн сервер дээр хадгалах ч үг бид мэдэхгүй байхгүй. Тийм шүү дээ. Тэгээд манай улсынх биш, гадаадынх. Тэгээ бид нар тэр гадаадын ойлцоо зохицуулж чадахгүй нэгт тий. Тэгэнгүүт одоо хүн бол хамгийн ихтэй муухай байж магадгүй. Хамгийн тул өөр дээрээ л ер нь бол мэдээлэл хувийн мэдээлэл ярих юм бол одоо ингээ өдөр тутмын харилцаанд авч ирж байгаа байхгүй юу? Байнга ашиглаж байгаа зүйл одоо мэдээлэлгүйгээр би шийдвэр гаргаж болохгүй, мэдээлэлгүйгээр үйлдэж чадахгүй байхгүй юу? Тэгэхээр одоо мэдээллийн эзэн буюу иргэн дээр л хамгийн гол хариуцлага нь очиж байгаа. Өөрийнхөө л мэдээллийг хамгаалаач л гэдэг хамгийн гол нь очиж байгаа. Одоо төрч байсан, ямар ч байгууллагч байсан таны бүх мэдээлэл бүх орчинд хамгаалах боломжгүй байхгүй. Ерөнхий зохицуулалтын тоглоомын дүрмэл батлна. Тэгэхээс бол таны мэдээлэл ингээ шууд таны өмнөөс хамгаалах гэж байхгүй шүү дээ. Тэгхийн бол нөгөө улс төрийн эрхчлэл нь марч ирж шүү дээ. Бас үзэл бодлыг яг бүх юм л нөөж байхгүй. Тэгхийн бол нөгөө арчил байхгүй болчихно. Одоо эндээс бас нэг үргэлжлүүлээд нэг одоо бидний тэр зөрчил бас аюулгүй сонирхолтой байна л да. Одоо мэдээж бид нар тоо баримтаас бас асуумаар санагдлаа. Одоо хичнээн одоо ийм зөрчлүүд гарч байна. Буурж ийн өсөж ийн ер нь хандлага ямар байна гэдэг маягаас бас гоё баримттай байвал тэр тооцооч. Окей.
баримт гэх юм бол юу н тоо мэдээ бол жил ирэх тусам өсөж байгаа. Өсөж байгаа. Одоо яагаад өсөд байна гэх юм бол нөгөө цахим технологийн хөгжил эрчимтэй явагдаж байгаа. Миний ч мэдэхгүй одоо AI аппликейшны төрөл ч юм уу олон нийтийн сүлжээ гэж болно. Гэхдээ яг Монголоос өөрөө Facebook-аар харах юм бол нэлээд дэлхийд 2 3 доод нэлээд тэр хэрэглэгчтэй орн баггүй. Улсынхаа дундчтай харьцуулах юм бол маш өргөн болчдөг. Гэхдээ яг нөгөө үндсэн хэрэглэгчдээс бол жоохон бага л да. Гэхдээ гэдэг олон нийтийн сүлжээний хэрэглээ маш ихээр одоо ихс одоо жишээл та зөв өдөр тутамд уцаа ашиглаж байгаа л харах хэрэгтэй ер нь бол. Тий. Тэнгүүд одоо жишээл манай хэлцэд болохоор энэ он гарснаар болох нэг 10 гаруй гомдлыг бол шийдвэрлсэн хувь мэдээлэлтэй холбоотойгоор өнгөрсөн 2 3 жилийн өмнө бол эхний жил бол хүмүүс маш ихээр ханддаг байсан. Тэгээ нэг хэсэг буурсан буцаад байгаа огцом нэг хэсэж байгаа. Одоо тэнгүүд нөгөө юугаа эрүүгийн үйл дээрээс нөгөө хол мэдээлэл тараах гэдэг нөгөө заалт байхгүй болсон. Тэрнтэй холбоотойгоор бас нөгөө миний мэдээллийг ашиглаж байна гэдэг гомдод ихээр ирж байгаа. Ер нь бол. Тэгээд эмзэг мэдээлэл байгаа даа. Эмзэг мэдээлэл дээр одоо цагдаагийн байгууллагын туршлага бол бас хязгаарлагдмал байгаа даа. Одоо эмзэг мэдээлэл гэдэг маш олон зүйлийн төлөвлөд ирэхэд байгаа байхгүй мэдээлэлүүд байгаа. Одоо жишээл хурууны хээвэж болон дахин зөвшөөрөх мэдээлэл те. Таны нүүр царай хүртэл эмзэг мэдээлж орно шүү дээ. Нүүр царай. Тэрийг ашиглаж болох учраас цодлонгон бүрхүүл шүү дээ. Тэрийг ашиглаж байгаа зохицуул байхгүй байгаа учраас энэ зөвшлүүд нь ингээд 70 90-д байгаа гомдлууд. Гэхдээ бид шийдвэрлэж чадахгүй гомдлууд бас зөндөө байгаа даа. Юу нь бол маш их байгаа. Одоо ингээд яг ярьсан чинь толгоонд шууд нэг юм орж ирж байна. Одоо юу яагаад байгаа штэ. Сая бид нар ингээд биометрик нүүр гэл ингээд ярьж байгаа штэ. Тэгээ сая би ингээд химлээ ухаанаар яг үнэлэхэд ямар ч хүний царайг яаж ч хөтлөхөд байгаа юм. Тий. Бодоод байсан чинь одоо тэр хүнийг зогсоолгох шийснэ бараг Трампыг алгадуулаачих шиг те. Бүр ингээ хамаагүй зүгээр хооронд нь зодтолтуулаачих шиг тэгэл инээлгээл. Гэхдээ тэр хүн бол тэрийг хийгээгүй шүү дээ. Тэгэнгүүт ингээд энэ бүр айгүй том зөрчил болж байгаа юм байна да. Одоо бас дийлэнхтэй яг бодоод байхад миний ойр авийн хүмүүс бол бүгд тэрийг хийж чаддаг. Би өөрөө чадна. Тэгээ бодсон чинь би өөрөө ч мэдлгүй бараг бүр маш том хүний эрхийн зөрчлийг гаргаагүй байна. Гаргах магадлалтай болж таарч байна. Тэгээ энэ нь өөрөө хүмүүс түгээмэл ашигладаг болоход бүр ингээд дийлэнхтэй хүмүүс баг хувийн зөрчлийг их хийдэг болох гээд байна уу да тий. Ер нь тийм. За тэгтээ яг би нэг тамхины жишээтэй харьцуулж болно. Одоо жишээл нэг 10 жилийн өмнө ч юм уу харахад нэг тамхины бол батлагдаагүй байхад бид нэр зогийн газар ч гэсэн тамхи татаал явж идэг байсан шүү дээ. Тий. Яг тэрэн шиг одоо ингээд энэ харилцааг ингэ зохицуулах хэрэгтэй байхгүй. Одоо ингээд даалгахгүй гэдэг хүнд ойлгох хэрэгтэй байгаад байгаа. Яг наад тэгэж. Deepfake-ийг энэ бол болохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй байгаад байгаа. Ер нь бол одоо тэр бол гэхдээ мэдээ төрийн ажиллах хэрэгтэй. Ойлгомжтой тий. Тий. Одоо тэгэл ингээ харахад маш хэцүү л ер нь бол. Сая ингээд ер нь ярихад бол бидэрт бол маш олон сэдвийн хүрээнд бол юу яах юм бэ наа. Ярилцахад бол хүний эрхийг яг зөрчөөд байгаа хамгийн том зүйлсүүд бол нэгт болохоор хувийн хвшил бол бас тухайн газрууд шууд аваад байгаа юм байна. Хоёрт нь болохоор химэл оюухан бас хөгжснөөр ер нь бол бас мэдчихлээ л да. Би нөгөө AI айгүй их ашигладаг л да. Тэгээд би ч гэлтгүй дээ хүмүүс ашиглаж байгаа. Тэнгүүд яг үнэндээ ингээд ChatGPT яг хизээ наваг бүтэн мэддэг болсон. Мэдэхгүй яг шууд наваг юу гэдгийг мэдсэн байгаа байхгүй. Би яг мэдээж ажилтай холбоотой юм асуусаар байгаа л нөхөр ойлгосон юм шиг байгаа. Энэ нь бол нэг ийм ажил хийдэг, ийм хийдэг. Гэхдээ би бас тэрэнд мэдүүлмээргүй л байсан байгаа юм байна. Тэгтэл нөхөр наваг мэддэг болсон. Угаасаа энэ нөхөр намнан гэдэг хүн чинь нэг ийм хийдэн шүү дээ. Хариулдаг болсон байгаа. За химэл оюуханд хит их мэдээлэл өгч ийн иймэрхүү юмнууд байгаа. Тэгээд одоо миний зөв ойлгож байгаагаар бол сая болохоор захим технологи хүний эрхтэй хэрхэн холбогдож байгаа талаар болон хүний хувийн мэдээлэл хамгаалах хуулийн хэрэгжилтийн талаар ер нь бол одоо дүгнэлтүүдээ ингээд хургуулээд одоо ингээд 2-3 жилийн хугацаанд хийгдсэн зүйлсийг яг ярьсан байгаа. За тэгээд захим орчин дахь одоо бид нар бас нөгөө гендертэй холбоотой юм ярих хэрэгтэй юм байна л да бас. Тэгээд гендерт суурилсан хүчирхийлэл өнөөдөр ер нь ямар төвшөнд хүрсэн бэ? Өнгөрсөн жилийн хэлэхдээ бид бүр нэг бүлгийг гендер суулсан хүчирхлээр оруулсан байгаа да. Тэгээд энэ жилийн тайлан дээр ч бас нэг бүлгээр дэд бүлгээр ингээд орсон байгаа даа. Тэнгүүд харангуут одоо гендер суулсан хүчирхийлэл гэхдээ юугаа ингээд маш одоо юу гэмтэй төвхтэй байдал үүсгээд байгаа. Одоо нөгөө амиа орлтын юу амиа орлох чинь эмэгтэйчүүд төвхтүүд те. Одоо би яг оюутан болоод ингээд нэг юм затланд орж исэн байхгүй юу. Затланд ороод харж исэн чинь нэг эмэгтэй хүн ингээд өсөрсөн байсан. Байлаа дээрээс харахад амар юу гагчсан. Тэгэд яагаад өсөрсөн бэ гэхэд амиа орлох гэж хэлсэн байхгүй надад затлангийн юмж.
Тэнгүүт би дараа нь судлаад үзсэн чинь ингээд одоо нөгөө олон нийтийн сүлжээнд нөгөө постлуулдаг тий дарамтанд өртдөг. Одоо бид нар ингээд одоо гендер суулсан ингээд яг бүр тодтогдоод байгаа шүү дээ. Яг эмэгтэйч үлээ чиглэж байгаа. Тэгвэл тэр нь юу байх юм бол нөгөө энэ үйл хийгээгүй үйлийг ингээд хоригл хийцсэн юм шиг ингээд маш ихээр эсвэл нөгөө хүмүүсийн персонал хатууд байна одоо тий цахим бөөлий дээлхэл цахим дээлхэл тэрлүү нэг хандлт яваад байгаа байхгүй. Одоо жишээл би бас сургууль дээр 2 3 удаа хян шалгалтаар орж ирсэн. Хүүхдүүд одоо нэгнийг мэдхгүй байгаа байхгүй цахим орчинд биер зодохгүй байгаа ч гэсэн одоо нөгөө постэр дамжуулаад тий энэ бол тий ППП гээл тий ямар ПП гээл тий энэ ингэдэг хорн ингэдэг тий энэ чинь нөгөө хүндээ маш тийм сэтгэл зүйн тохирол өчүүлээд байгаа байхгүй. Юу нь бол тэгээд бас жил их тусан нэгдэж байгаа. Гэхдээ энэд яагаад цахим орчинд юу нэмэгдээд байгаа юм бол нөгөө одоо өмнө шиг бие харилцаа биш одоо их хвчлийн харилцаанд цахим орчинд руу шилжиж байгаа. Одоо цахим орчин таныг ч тодорхойлох боломжтой болж ирж байгаа байхгүй. Одоо яг комисс болохоор манай хэлцнийг юм боо чиг үүр байгаа. Хиймэл оюун нэвтрүүлэх юм бол манай хэлцээс чиглэл одоо зөвлөж авах хэрэгтэй байгаа да. Хүн комиссоос ер нь бол одоо нэг 3 4 газар бол нэвтрүүл зөвлөж өгсөн байгаа да. За яг хуу байгууллагын дуртад яг хуу технологийн нэр нь бол дуртай алжир тайлах систем. Хиймэл эрүүл мэндийн одоо тусламж хөтөлбөр үзүүлэхэд хиймэл оюун ашиглаж байгаа систем. За мэдээж нөгөө хүний царай таньдаг технологиор одоо бид нэр өсөн тиймэрхүү зөвлөмжүүд байгаа юм. Би эндээс ингэж ойлголоо нөгөө одоо тухайн байгууллага ямар нэгэн байдлаар хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх юм бол хүний комиссоос тий үндэсний комиссоос зөвлөмж заавал авах хэрэгтэй. Хуулиараа тийм ба. Хэрвээ авахгүй бол авахгүй л ярилцлага авахгүй. За яах вэ? Гэхдээ ер нь бол энэ бол заавал байх хэрэгтэй зүйлс. Тэгээд бидний нөгөө нэг ер нь л цахим орчинд дах бүлий тэ одоо ер нь бас эндээс яг сая ярьчмаар л санагдлаа л да. Бас энийг хүндэхэд одоо бид нар саяхан л бас нөгөө нэг үеийнгийн дээрлэхэлттэй айгу хүн дээр туссан тэр нь өөрөө ч бас дотроо бүлий байсан тэгээ захимтай ч холбоотой байсан бах. Тэгээ ер нь иймэрхүү сая бас нөгөө нэг сургуулиуд дээр ч явсан гэдэг. Тэгээ энэ нь болохоор хэр их одоо юу гэдгийг тухайн анги дотор анги болгонд л баг байгаад байгаа харагдаж байна уу? Одоо ер нь яг тэрийг судлахад ямар хөө байдалтай байна? Яг энэ бол миний хувийн бодол шүү, комиссын барьсуу биш шүү. За хувийн бодол юу байгаа даа. Бүгд л утас ашиглаж байгаа. Тэгэнгүүт сошиал орчинд нөгөө эцэг нь хүртэл өөрөө одоо нэг тийм соёлтой биш байгаа даахгүй. Хүүхэд нь бол эцэг нь соёлгүй байхад хүүхэд нь соёлтой байна гэдэг чинь өөрөө бас нэг тийм очид туталтай шүү дээ. Зүрнэ гэж байхгүй. Тэ? Ихэн хэр болог өгн бол ширалаг тэ? Тийм байгаад байгаа байхгүй. Тэнгүүт нөгөө ялангуяа нөгөө дутуугийн комплекс юм уу эсвэл нэг хүүхдэд юм яваад байгаа байхгүй. Ингээд бие биенийг өөрөөр харах. Хүүхд чинь зүгээр л ингээд тоглоо хэлж байгаа гэж бодож байгаа. Зарим нь бол чин сэтгэл хэлж байгаа хүмүүс байгаа. Гэхдээ нэг юм нөгөөх нь хүнийг хохироож байгаа гэдэг мэдэхгүй байгаа тоххой. Яг зогсож байгаа юм шиг л байгаа. Бүр илүү байгаа ер нь бол. Илүү дэмэж өчрүүлж байгаа. Нөгөө төлөвшөөгүй байгаа хүүхд чинь өөрийгөө хамгаалах инстинкт үүсэх байгаа шүү дээ. Тэ? Механизм үүсэх багт нь гээд гаднаас талдаад ах юм бол маш ихээр огтвчул байгаа байхгүй. Ер нь бол. Тэгээд одоо нөгөө өмнө сэвэгцэн те амар зодж байлаа ш. Тэр бол амар яалаа ш. Үнэхээр аюултай бичлэг гэсэн тэр үү. Тэр бол одоо би тал руу байгаа байхгүй. Тэрний гадна ингээ цахим орчинд байгаа. Одоо жишээлбэл нөгөө эсрэгээрээ нөгөө бид нар нөгөө та нөгөө мэдээлэл харсан болоо нөгөө комисс юм байна нөгөө дээрлэгсэн хүүхдийн хүртэл хамгаалах гэж үзэж байгаа байхгүй. Тэр чинь бас хүүхэд штэ. Бас тодорхой хэмжээнд тодорхой хэмжээнд үг буруу зүйл хийсэн үнэ. Эцэг эхийн өмөжл төлөвшөлт буруу байгаа одоо төлөвшүүлж чадаагүй байсан ч гэсэн тэр чинь хүүхэд байхгүй. Одоо нөгөө шоронгийн оргид болоогүй л байгаа штэ. Тий. Тийм байгаа даа. Тэр хүний эрхийн комиссоос үндэсний комисс бол яг харахгүй бас нөгөө хүний эрх гэж ярьж байгаа учраас аль аль талд үйлчлсэн. Тэгээд наа чинь бас эрхээ идэх хэвээр би бас ингэж ажиллахгүй, ингэж бас хамгаалжлахгүй гэдэг байгаа юм байна те. За тий яг саяны жишээнээс аваад ярихад одоо тэрний ардаас нөгөө хүмүүс чинь нөгөө яг тэр яг бүлийн эсвэл хүүхдүүдийн хувийн мэдээлэлтэй сургууль, зураг, гэр бүлийнхэн мэдээлэл гэх мэтчлэн юм амар сошиалоор явсан шүү дээ. Тэр бас ер нь бас ялгаагүй хүний эрхийг халдж байгаа илрэл мөн тэгээд нөгөө хүмүүс маань хэрвээ гомдол гаргавал цаашаага үргэлжлээд одоо гэмт хэргийн класс нь одоо ингээд дарга хэмжээ аваад явах боломжтой гэсэн үг шүү дээ тий. Ер нь бол хувийн мэдээллийн задлсан байх юм бол царай тий. Тэр нь бол боломжтой. Тэнгүүд яг нөгөө худал мэдээлэл тарах хэсэг нь бол жоох асуудалтай. Одоо нөгөө хуулийн зохицуулт байхгүй байгаа. Одоо тэгтээ бид дахиад засгийн газар бол өргөн барих гээд баталгаал явж байгаа гэж хэлээд арай өөр аягаар. Тэгтээ нөгөө энэ дээр нэг бас нэг юу гадаа тэр залтыг яагаад авч ирсэн бэ гэдэгт нэг хоёр үндэс байгаа байхгүй. Мэдээлэл хамгаалж байгаа нэг хэлбэр байгаа. Хүний нийтлбэр хамгаалж хэлбэр байгаа. Нөгөө талд нөгөө үзэл бодлоо илэрхийлэх. Одоо та бүхэн ч гэсэн тий хинний одоо үнэн бодит мэдлэлээр хангахын тулд ажиллаад байгаа байхгүй. Тэр эрхийг чинь бас боомлох вэ гэдэг нэг асуудал байгаа. Хэвлэн нийтлэл хэрэгжүүлээ. Эрх хэрэг гэж ярихаар бас амар хэцүү салбараа ер нь бол маш өргөн өрөнтэй. Тийм байна. Тэгээ нөгөө нэг аль алийг буруутгаж болдгоо бүгд эрхтэй учраас тэрийг тэгш байх хэрэгтэй учраас хамгийн бас ер нь ингээ харахад бол айгүй
бас хамгийн их ачаалтай, хамгийн олон талд үйлчлдэг. Аль тал руу бас орж болдоггүй маш том одоо комиссион гэдгийг бол бүр үнэхээр ярилцаад бол ойлголоо. Тэгээ бас одоо эндээс бас нөгөө бидний нөгөө нэг ярилцах цаг бас дуусж байгаа юм байна. Тэгээ бас нөгөө бидний эфирийн цаг бас хязгаартай. Тэгээд сүүлчийн асуултаа асуухад бол ер нь ингээд хүний одоо хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль гэж байгаа шүү дээ. Энэ хуулийн хэрэгжилт бодит амьдрал дээр ер нь хэрэгжиж байгаа вэ? Тэгээ энэ талаас бол яг бүр яг хариулж чадах юм гэж бодлоо. За энэ талаас бол яага энэ хууль ер нь бол за хэрэгжиж байгаа заалтууд бол байгаа. Гэхдээ энэ хідэн дүгнэх юм бол хэрэгжихгүй байгаа гэж би бол хэлнэ. Яагаад хэрэгжихгүй байна вэ гэдэг бол хууль хэрэгжүүлэхийн тулд мэдээж албатлын механизм байх ёстой, хариуцлага байх ёстой. Мэдээж хэрэгжүүлэхийн тулд тэр нь Монгол Улсын хэмжээнд байхгүй байгаа. Эрүүгийн хууль, зөрчлийн хууль ингээд тарах юм бол дагнсан одоо манайх чинь тусгай хууль дээр заахгүй мөртлөө одоо зөрчлийн тухай хуулийн дээр авч тавьдаг шүү дээ, тийм садмын онцлогтой. Зөрчлийн тухай хуулийн дээр нь байхгүй, эрүүгийн хуулийн дээр нь байхгүй. Тэгэхээр хууль зөрчсөн этгээдэд хариуцлага байхгүй учраас энэ хууль хэрэгжихгүй байгаа гэдэг ер нь асуудал хэрэгжиж байгаа. За ер нь бол маш энгийнээр тайлбарлах юм бол зөрчлийн хууль гэдэг хүн болго мэддэг болсон шүү дээ. Тэр шиг одоо тийм мэдгэдэггүй хүмүүст бага байна. Яг тийм л байгаа юм байна тий. За тэгээд бас бид нар асуугаагүй байж магадгүй тэгээд та бас орж ирээд яг бас хэлж амжаагүй хэлмээр байсан үгс хууль хэлж болно. За надад бол юу байгаа. Таны мэдээлэл таны өмчүү гэл энэ үеийг дуусгая да ер нь бол олон юм яриад яг хөө. За маш их баярлалаа. За тэгээд бас хамтран ажилласан бас Улаанбаатар кофед бас маш их баярлалаа. Тэгээд би одоо зөндөл хэлж ин дөө тэгээд та нарт нэг удаа амсаад үз тэгээд яг үс ойлгоно. Тэгээд хэсэг хугацаанд завсарлаад эргэж орж ирээ бүгд олцгаая.